Сайн байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Бид үнэртэй уснаас ялгарах бохирдуулагч байдлын хэмжээг туршилт хийж үзсэн байгаа. Манай багийн гишүүд Чойс Рүндерч, Нандин Цэцэг, Шинэ хоёр бэмсрэн байгаа. Хураангу бид үнэртэй уснаас ямар бохирдуулагч байдал хэрхэн хэмжээгээр ялгардаг бол гэсэн асуултанд хариулт олохын тулд 3 төрлийн үнэртэй усыг харьцуулан туршилт хийсэн. Туршилтаар бид хүнд дэгдэмхий органик нэгдлийг хэмжсэн. Хямд үнэртэй уснаас илүү ялгарна гэсэн таамаглал төвшүүлсэн. Танилцуулга. Үнэртэй ус нь таны сэтгэл санааг өргөж, дур татам сэтгэл төрүүлж, бусад таныг сануулгах дурсамж үлдээх хүчтэй байна. Үнэртэй ус нь хэдий сайхан үнэртэйч найрлаганда формальдегид, тоолин, металлын, хлорид, бензальдегид, петалууд гэсэн гэх мэт олон төрлийн химийн бодис агуулдаг. Эдгээр бодисууд нь амьсгалын замын мэдрэлийн тогтолцоо болон нөхөн үржихийн тогтолцоонд олон зовир шалтгааныг үүсгэдэг нь төдийгүй хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Үнэртэй ус нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Энэхүү судалгаанаас 12-оос дээш насны бүх хүмүүс сонирхолтой байх бөгөөд үнэртэй ус цацах үед ялгарах бодис болон түүний хэмжээг мэдснээр тохируулан хэрэглэх боломжтой. Хамгийн хямдхан үнэртэй ус буюу Мирстер үнэртэй ус, Faberlic-ийн Donna үнэртэй ус, Gucci брендийн үнэртэй ус. Арга зүй. Туршилтын үйл явцад под төхөөрөмжөө 30 минут халаасан. Эхлээд Мистер үнэртэй усаа 2 минут үнэртүүлсэн. Суур хэмжилтийг 5 минут хийсэн. Gucci брендийн үнэртэй усаа 2 минут үнэртүүлсэн. Суур хэмжилтийг 5 минут хийсэн. Faberlic-ийн Donna үнэртэй усаа 2 минут үнэртүүлсэн. Үр дүн дүгнэлт нь болохоор эхний үнэртэй ус буюу Мистер нь 33 ppm хүнд органик нэгдлүүд ялгаруулсан. Хоёр дахь нь болохоор Gucci 17 ppm ялгаруулсан. Гурав дахь нь болохоор Faberlic нь 36 ppm хүнд органик нэгдлүүд ялгаруулсан. Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд бүх төрлийн үнэртэй уснаас дэгдэмхий органик нэгдэл ялгардаг болох нь батлагдлаа. Хэлэлцүүлэг нь болохоор бидний таамагласан Мистер уснаас биш, Donna уснаас хамгийн их бохирдуулагч ялгарсан. Эндээс харахад бидний таамаглал нь хязгаарлагдсан боловч хамгийн үнэтэй Gucci үнэртэй ус нь бусад уснуудаас 2 дахин бага дэгдэмхий органик нэгдэл ялгаруулсан байна. Иймд бид үнэртэй усны үнэ нь дэгдэмхий органик нэгдлийн хэмжээнд нөлөөлдөг байж болох юм гэж үзэж байна. Энэ төрлийн бохирдуулагч нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бүр тогтоогдоогүй байгаа хэдий ч үнэртэй ус хэрэглэхдээ үн болон найрлага зэргийг харгалзан үзэхийг судалгааны үр дүн тулгуурлан бид зөвлөж байна. Дэгдэмхий органик нэгдлүүд нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг наривчлан судалж тогтоох хэрэгцээг шаардлага үүсэж байна. Алдааны магадлал нь туршилтыг хийх явцад дотор орчны температур 27-30 дулаан байсан туршилтын үр дүнд нөлөөлж болзошгүй. Зөвхөн 3 төрлийн үнэртэндээ туршилт хийсэн дутагдaltaй. Талархал нь болохоор AQIQ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж буй Public Lab Mongolia-гийн хамт олондоо болон судалгаа их тусалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ мөн ментор багш нартаа гүн талархал илэрхийлье.